Сүүлийн 10 гаруй жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь жил бүр шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан шагнадаг байсан уламжлалтай. Тэгвэл энэ жилээс эхлэн шилдэг бизнес эрхлэгч гэр бүлийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Ховд аймгийн хэмжээнд 1000 гаруй бизнес эрхлэгч бий гэсэн албан бус судалгаа бий. Тэгвэл тэдний дотор гэр бүлээрээ хамтарч бизнесийн салбарт хөдөлмөр эрхлэн ажлын байр бий болгон төрийн нуруунд дээрх ачааг өөрлөсөж яваа олон бизнес эрхлэгчид байдаг юм а. Тиймээс Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил шилдэг 9 гэр бүлийг бизнес эрхлэгч шилдэг гэр бүлээр шалгаруулсан юм а. За манай Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо маань ер нь жил болгон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхаа дунд олон улсын эмэгтэйчүүдийн баяраар шилдэг бизнес ээжүүдийг бидний бахархалд шилдэг бизнес ээж гэж ингэж шалгаруулдаг ийм уламжлалтай юм аа. Тэгээ энэ жил бид нар бас гэр бүлээр зах дээр олон жил бизнес гэсэн те хувийн гишүүд олон жил ажиллаж байгаа гэр бүлээр ажиллаж байгаа гэрийн эзэн эзэгтэй хоёрыг шалгаруулж тэдний хөдөлмөрийг үнэлж тэднийг дэмжиж урамшуулахаар ингээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаамаа. Тэгээ энд ямар шалгуураар энэ хүмүүс шалгарч байна гэхээр олон жил тасралтгүй бизнес хийсэн 20-с дээш жил бизнес хийсэн. Тэгээ үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн улс их орондоо үнэтэй хөв нэмэр оруулсныг нь үнэлж бид нар энэ шалгуураар энэ 9 сайхан алдартай гэр бүлийг шалгаруулна урамшуулж хөдөлмөрийг үнэлж энэ удаад үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар манайдаар бидний шалгаруулалтаар ерөөсөө аймгийн төвд бол 100-аад гэр бүл бизнес хувийн гишүүд ажиллаж юм байна. Тэн дундаас бид нар бас яг тэргүүний гэсэн тэгээд хүнд нөхцөлд ажиллаж байгаа болон өөрийнхөө бизнесийг өргөлжүүлсэн гэсэн утгаар нь захын бизнесүүдэд голцоо оруулсан байгаа. Зур хувийн гишүүд тал руугаа ярих юм бол зөндөө олон гэр бүлүүд зөндөө барилгын салбарт болон жижиг дунд үйлдвэрийн салбаруудад авч яваа олон гэр бүлүүд байгаа. 1990-ад оны зах зээлийн хүнд үед бизнесийн салбарт хөл тавьж, халуунд нь халж, хүүтэнд нь даарч хөрөн байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэгцээ шаардлагатай байгаа бараа таварыг нийлүүлэн өдгөө хүртэл амжилт гарган ажиллаж яваа дараах 9 гэр бүлийг Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос шилдэг бизнес эрхлэгч гэр бүлээр шалгаруулж шагналаа. Өөрөөр хэлбэл 1996 онд баруун бүсийн төв зах дээр бэлэн хувцсны бизнес эрхэлж өдгөө 21 дахь жилдээ тасралтгүй хөдөлмөрлөж яваа Чүлтэн овогтой сайн баяр, Шонтлон овогтой Дэнсмаа нарын гэр бүл өдгөө 46 дахь жилдээ газар тариалангийн салбарт тасралтгүй ажиллаж яваа 10 үлээс хоршооны Бадарч овогтой Цогт сайхан, Намсраа овогтой Булгаа нарын гэр бүл 2010 оноос хойш одоо хүртэл их буян зах дээр компьютер гар утасны худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлж буй Шагдар овогтой Хос баяр, Мягмар овогтой Буйна нарын гэр бүл 1993 онд төв бараан зах дээр барилгын материалын худалдаа эрхэлж өдгөө 24 жил тасралтгүй ажиллаж байгаа Шогж овогтой Эренцэн самбуу, Төрбат овогтой Оюун цэцэг нарын гэр бүл 2001 онд Хос Бадмараг нарийн бовны цех ажиллуулж орон нутагт хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн 6 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа Пүрвжав овогтой Эрдэнэ булган, Ширчин овогтой Наран цэцэг нарын гэр бүл 2000 оноос Бугаан гол зах дээр махны чиглэлээр худалдаа эрхэлж одоо хүртэл бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгаа Хуйгаа овогтой Нямаа, Жамб овогтой Даваа цэцэг нарын гэр бүл 1985 оноос төв бараан зах дээр хүнсний бизнес эрхэлж өдгөө 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа Чимэд овогтой Батторж, Чогсомжов овогтой Цэрэнпэл нарын гэр бүл 2003 онд төв бараан зах дээр цагны 8 эрхэлж өдгөө малчин дэлгүүр болтол нь өргөжүүлэн амжилттай ажиллаж яваа Сандан овогтой Цэрэндава, Мунаш овогтой Ичин Норов нарын гэр бүл 1990 онд ганцгийн 8-аар бизнесийн гараагаа эхэлж иргэдийнхээ хэрэгцээг ханган бизнесээ өргөжүүлсээр өдгөө орон нутгад эко нүүрсний үйлдвэр байгуулан ажиллаж байгаа Баастын Батуулд Баасангийн Чимэд Цэрэн нарын гэр бүл энэ жилийн шилдэг бизнес эрхлэгч гэр бүлээр шалгарлаа. Өнөөдөр Ховд аймгийн бизнес эмэгтэйчүүдийн холбооноос манай гэр бүлийг бид бүхний бизнесийг дэмжиж шилдэг гэр бүлээр шалгуулсан баяртай байна. Бид хоёр 1997 оноос өнөөдөр хүртэл 20 жил тасралтгүй хоёлоо энэ бизнесийнхаа төлөө зүтгэж яваа. Тэрийг маань үлээж бас өнөөдөр бизнесийн шилдэг гэр бүлээр шалгуулсан баяртай байна. Яг нь зүгээр ямарваа юуны зүтгэл сэтгэл нэг зүгт байдаг учраас бас зарим үед сайхан байдаг, зарим үед бас арга гэр бүх ажил хаваа хаягддаг, бизнесийнхаа төлөө, ард иргэдийнхээ төлөө
амьдралгаа төлөвлөдөг учраас бас ер нь бол нэг тийм шантраатай хүү байсан ч бол тэр үгнийг бас давж гарахын төлөө байдаг да. Хичнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа бай. Одоо бид нэг 25 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Тийм. Ард түмнийхээ одоо ямар ч ясаа хүнсний бөөний төв дээрээс нь одоо хүнсний бүтээгдэхүүнээр одоо ямар ч аймгаа хангаад дээр нь одоо ойролцоос аймагт бас ханган нийлүүлж байгаа. Шилдэг гэр болсондоо баяртай байна. Цаашдаа одоо хийж байгаа ажилтай улам их амжилт бодож байна. Бизнесийн гараагаа ер нь эхэлжсэн үе өнөөдөр дуусна. 2003 онд эхэлсэн манайх бизнесийн гараагаа. Эхлээд цагны чиглэлээр Орос холбоот улсад төгсөж ирэл тэгээд түүнийг чиглэлийг суурлаад цагаар эхлээл тэгээд одоо малчин дэлгүүр болтлоо өргөжөөд одоо тэгээд малчин олон түмэндээ үйлчлээд л байж байна да. Шантрах үе байсан өнөөдөр мэдээж бас тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болцсон байгаа шүү. Өө байлгүй яг уу гадаа хүүтэнд хөрж халуунд нь халаал бүх юм байсан ч тэгэл одоо тэрнийхээ үр шимийг хүртдэг болохоор одоо ийм л амжилтанд хүрээд сайхан байж байна одоо. Ганцаараа зүтгэх гэр бүлээрээ хоёулаа зүтгэхийн ач холбогдол нь юу вэ? Тэгэлгүй одоо ганц хүн гал болохгүй гэхээр хоёр хүний одоо хөдлөм мэдсэн ер нь нөлөөгөө хандаа байж явдаг. Одоо хамт энэ эсэн гэр бүлд одоо бас өнөөдөр амжилт хүсье. За баярлалаа. Юуны өмнө энд хуран сугалсан бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. Ингээ бизнес эмэгтэйчүүдийн холбооноос жил болгон бизнес эмэгтэйчүүд гэдэг номинацаар шалгаруулдаг байсан бол энэчлээс эхлээд одоо бизнес гэр бүл гэдэг энэ сайхан арга хэмжээ зохион байгуулад манай гэр бүл энэ бизнес гэр бүлээр шалгарсандаа маш их баяртай байна. Ингээд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооныхаа хамт олон болон энд хуран сугалсан бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. За өнөөдөр шилдэг бизнес гэр бүлээр болсон бид бүхэн их баяртай байна. Ингээд ховдынхаа ард түмэнд цэргийн баярын гал халуун мэндийг дэвшүүлээ. Тэр дундаа тэг 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн халуун баяр хүргье. Ийхүү Ховд аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан шилдэг бизнес эрхлэгч гэр бүлийг шалгаруулан шагнаж алдаршууллаа. Энэхүү арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлал болгон явуулах юм а.